Миний асуулт Матай номын 14-р бүлгийн 28-аас 31-р ишлэлд байгаа юм. Эзэн голын ирэг дээр ганцаараа залбирч байгаад шавнар руугаа ирдэг. Тэр үед шавнар нь завин дээр сууж байв. Эзэн тэдэн рүү усан дээгүүр алхасаар ойртдог. Үүнийг харсан шавнар нь айн сандархад Иесус харин тэдэнд хандан "Зоригтой бай. Би байна. Бүү" гэж хэлдэг. Яг энд миний асуулт байгаа юм итгэлийн ихчээ. Эзэнтэй маш ойр байж, тэр ч бүү хэл усан дээгүүр явж байсан Петр хүчтэй салхи хүлээхэд айж твддэг. Яг үүний ижил нөхцөл байдалд би ч бас орж байсан юм. Энд эзэн яагаад чи эргэлзэж байгаа юм гэж асуудаг. Би яагаад эргэлзвэ гэсэн энэ асуултыг тэр үед өөртөө тавьж байсан юм. Гэвч хариултыг нь би хэлж мэдэхгүй байв. Тиймээс би танаас бид нар ийм мөч тохиоход яагаад эргэлздэг юм болов гэж асуух гэсэн юм. Бид Бурхны амлалтуудыг санаж, түүнд залбирч, итгэлтэй баттай байна гэж боддогч, энэ мэд салхинаас айсан шиг мөчүүд тохиох нь бий. Бид хэрхэн ийм мөчөд айдас давтахгүй байж чадах вэ? Бид Бурханд итгэх итгэлээ улам баталгаажуулах хэрэгтэй. Заримдаа бидний доторх энэ итгэл, энэ баттай байдал нь Бурхны гайхамшигыг хараад, Бурхны амлалтуудын биелэлтийг нь хараад, гайхамшгуудыг нь, тэмдгүүдийг нь хараад, Бурхны үйлдсэн гайхалтай зүйлсийг хараад улам өсдөг. Энэ бүгд нь бидний итгэлийг улам баталгаажуулдаг юм. Бурхан биднээр дамжуулан ярьж, бидэнд амлалт өгдөг. Миний жишээн дээрээс харах юм бол, эзэн над руу үргэлж ярьдаг ба миний сүм дээр харж ажиглаж байгаа бүх зүйлс, эзний амлалтын биелэл юм. Тиймээс, би Бурхандаа итгэлтэй байдаг. Бурханы оршихуйд огтхонч эргэлздэггүй. Итгэлтэй бат зогсдог. Бурханы хэлсэн бүгдэд би эргэлзэлгүйгээр шууд л итгэдэг. Жишээлбэл, Флорида гээд нэг муж байдгийг та нар мэдэх байх. Тэнд жил бүр хурикан гээд хүчтэй хар салхи дэгддэг. Эзэн надад амлахдаа, намайг тэнд байх үед, миний байгаа газарт энэ хар салхи дэгдэхийг зөвшөөрөхгүй гэсэн юм. Үүнийгээ ч Бурхан биелүүлсэн. Энэ амлалтыг би 10 жилийн өмнө авч байсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эзний амлалт биелсээр байгаа. Жил бүр телевиз, радиогоор 5 дугаар зэргийн хамгийн хүчтэй хар салхи болно гэж зарладаг. Тэгэхэд нь би Бурханд хандаад, эзэн хар салхи болно гэж байна гэж залбирахад тэр надад "Битгий санаа зов, юу ч тохиолдохгүй" гэдэг. Тэрэнд нь ч би шууд итгэдэг. Гэхдээ би үүнийг хүн болгонд яриад байдаггүй. Учир нь зарим нэг хүмүүс маш их айж, эргэлзэж, зочирддог. Яагаад вэ гэхээр тэдэнд Бурханы илчлэлийг харсан туршлага байхгүй болохоор юм. Надад тэр хүмүүс өрөвдмөр санагддаг. Гэхдээ би тэднийг шүүж байгаа юм биш. Тэднийг Бурханы гайхамшигыг биеэрээ амсаж үзээгүй гэдгийг нь би мэдэж байгаа болохоор тэр юм. Тийм ч учраас тэд айдас давтдаг. Үүнийг би мэдэж байгаа болохоор тэдэнд хэлдэггүй. Гэхдээ тэд намайг айхгүй байгааг хараад мэддэг. Учир нь Бурхан биднийг хамгаалдаг болохоор. Нэг хар салхи манай сүм байдаг Тампа, Сарасвата, Кап, Марат гэх мэт газруудад дайрч очно гэдгийг сонссод би эзнээс тэр хар салхийг тийш нь бүү явуулаач гэж залбирахад Бурхан надад "Тэдэнд юу ч тохиолдохгүй. Би хүүхдүүдээ хамгаална. Харин би тэнд байгаа хүмүүсийг шийтгэх болно" гэсэн юм. Энэ нь ч түүний хэлснээр болсон. Тэр хар салхи тэнд маш их сүрэл авчирсан боловч харин итгэлийн анхан дүүст маань юу ч тохиолдоогүй. Ямар ч материаллык хохирол тэд амсаагүй. Бурхан тэднийг хамгаалсан юм. Хэрэв би ийм зүйлийг биеэрээ амсах юм бол миний дотор хүч, итгэл, баттай байдал маань улам нэмэгдэнэ. Яг л хадан цохоо мэт хөдлөшгүй бат болдог. Эргэлзэл тэнэгэлзэлгүйгээр би эзэнд итгэдэг, Бурхандаа итгэдэг. Учир нь Бурхан өөрийгөө итгэмжтэй гэдгээ надад дахин харуулсан болохоор. Энэ л юм. Бид Бурханы илчлэлийг, гайхамшигыг биеэрээ амсах ёстой. Тэгхийн тулд бид Бурханыг хайрлах ёстой. Өөрсдийгөө түүнд зориулж, түүний тааллыг дагаж, түүнд таалагдахыг хичээнэ, түүнд дуулууртай байх ёстой. Ийм байдлын минь төлөө Бурхан биднийг шагнадаг. Тэр бидэн рүү ярьж, амлснаа биелүүлдэг. Энэ нь эргээд бидэнд итгэл дүүрэн байдлыг, баттай байдлыг өгдөг. Та итгэлээ, баттай байхыг хүсэж байна уу? Гэхдээ бид нар энд Петрийн тухай ярихгүй юм. Учир нь тэр дөнгөж эзнийг таних эхэлж байсан болохоор. Усан дээгүүр явхдаа тэр хэлдэг шүү дээ. "Эзэн,
Хэрэв та мөн бол намайг өөр рүүгээ очуулаач гэж. Тэгэхэд нь эзэн чи ир гэдэг. Ингээд Петр усан дээгүүр явж эхэлдэг. Гэхдээ Петр тэр үед эзний илчилсийг бүрэн дүүрэн таних мэдээгүй байсан юм. Магадгүй энэ нь түүний анхны туршлага байсан байх. Тэр ус хараад айж, эргэлзэж зочирддаг. Тэгээд живж эхэлдэг. Харин хожим нь тэр Бурхны үгийг номлож, өөрийн амиа Бурханд зориулдаг. Учир нь тэр эзний дотор улам их мэдлэгийг хуримтлуулж, алмаз эрдэнэ мэт итгэлтэй болсон болохоор юм. Юу ч тэднийг айлгаж, сүрдүүлж чадахгүй болсон. Учир нь тэд Бурхны гарыг харсан болохоор, Бурхан ярьж, хийснээ биелүүлдэг. Бурхан бол үнэн бөгөөд амьд, бодит Бурхан гэдгийг тэд мэдсэн болохоор юм. Энэ нь биднийг илүү мэдлэгтэй болгодог, Бурханд улам итгэлтэй болгодог. Айж эмээхээ болдог. Айснаасаа болж уйлхаач болдог. Хэн нэгнийг сүрдүүлэхээс болж, айж уйлж байгаа тэр хүн Бурханд эргэлзэж байна гэсэн үг. Харин энэ хүн би эргэлзэхгүй, би Бурханд итгэж байна. Тэр надад айх хэрэггүй, би чамд туслана гэж хэлсэн. Баярлалаа эзэн, энэ л надад хангалттай гээд итгэлтэй байх ёстой юм. Ингэж баттай байдал бий болдог, эргэлзэлгүй итгэдэг болдог. Бид нар үүнийг биеэрээ амсаж үзэх ёстой юм. Тийм ч болохоор сүмд гэрчлэл өгөх нь их чухал байдаг. Үүгээр бусад хүмүүсийн итгэл өсдөг. Тийм ч учраас сүмийн босгон байгуулалтанд зориулан бид гэрчлэл өгдөг. Сүмийн босгон байгуулалт нь сүнслэг өсөлтийг авчирч, сүнслэг өсөлт нь баттай зүрхийг бий болгодог.